Сайн байцгаана уу сонсогчдоо. Гээгцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн үйл явдал бол 1211 оны 6 дугаар сард Ушабаугийн цайзын тулдаан Дусва гэдэг үйл явдлаар өнөөдрийнхөө гээгцэн түүхийг ярилцах нь байна. За энэ Ушабаугийн тулдаан гэдэг нь ямар учиртай? Хаана болсон тулдаан бэлээ? Тийм үнэн давааны байлдаан гэж одоо Алтан улсын хойд талын зэргийг буцаагсан их том байлдаан болсон. Тэр байлдааны эхний шатны нэг хэсэг нь юм байгаа. Ушабау цайзыг эзэлж байлдсан гэдэг нь. Энэ үнэн давааны байлдааны тухай одоо их гайхалтай ерөөсөө энэ түүхэнд нэг дурдахгүй хайчдаг нэг ийм сонин үзэгдэл байгаад байгаа. Одоо ингээд түүхчдээ энийг бас судалсан түүхчд байна. Тэр түүхчдийн бичиж байгаагаар бол Алтан улсын 450 мянган зэрэг, 300 мянган явган зэрэг, 150 мянган морин зэрэг, Монголын талаас 100 гаруй мянган зэрэг одоо мэдээж Монголын зэрэг бол морин зэрэг л байсан бай таарна. Ингээ хоёр талаас энэ ч бараг 550 мянган зэрэг хагас сая хүн оролцсон ийм том тулдаан болсон байхад энэ тулдааны тухай ерөөсөө их сурвалжууд дээр нэх бичихгүй, нэх ач холбогдол өгөхгүй хайчиж байгаа. Тэгэд одоо ард түмнүүдийн дайн гэж одоо Хөнөөгийн жанжин Атилла, Ромын жанжин хинтээ нөгөөд гэж Аяцтэй 451 онд болсон тулдааныг бол одоо ингээ ард түмнүүдийн дайн гэж айгу түүхэнд их өндөрөөр бичдэг. Яг Атиллагийн талд бол Остготууд, Гепидүүд байлдаж байсан. Ромын талд нь бол Вестготууд, Алан, Бургунд, Франкууд байлдаж байсан. Тэр утгаар ард түмний дайн гэж нэрлэдэг юм шиг байна. Тэгэхэд одоо судлаачдын үзснээр бол Ромын одоо айрам холбоотнуудтайгаа нийлээд нэг 50 мянга. Хөнөөгийн айрам, Атиллагийн айрам бол холбоотнуудтайгаа нийлээд 20 мянга. Нэг 70 мянган хүний байлдаан байгаа байхгүй. Тэгээ энийг ард түмнүүдийн дайн гэдэг бараг одоо энэ дундад эртний үеийн хамгийн том байлдаан энэ төргээд нэрлээд алдаршуулаад байгаа мөртөө 550 мянган хүн хоёр талаас орсон байлдааны тухай ерөөсөө бараг юу ч байхгүй байгаа байхгүй. Тэр нь их сонирхолтой юм болчихж байгаа. Хоёрдугаар дэх бас нэг юм бид нэр бодмоор юм шиг байна. Одоо яг энэ 1211 он бол Алтан улсад одоо Алтан улсыг дайлаар мөрдсөн жил шүү дээ. Энэ хамгийн ихний том тулдаан. Энд бол Алтан улсын мэргэжлийн армийг устгасан том тулдаан баггүй. Энэний дараа Алтан улс чи ерөөс сэхэл аваагүй. Дандаа ялагцаар байгаа л дуусч байгаа. Энэ одоо тулдааныг ойлгохын тулд одоо шил тэр үед эрдэмтдийн судалснаар Алтан улс бол нэг 48 сая хүнтэй байсан гэж тооцоод байгаа. Тухайн хамгийн олон хүнтэй улс. Тий. Гэхдээ хамгийн олон биш. Хамгийн олон нь өмнөд сүм улс. 100 гаруй сая хүнтэй. За тэгээд Алтан улс нь 48 сая хүнтэй. Энэ хоёр чинь нийлээд дэлхийн хүн амын 4-ний 1 болчихж байгаа байхгүй. Тэр үеийн дэлхийн хүн амын. Монголчууд гэдэг бол нэг одоо эрдэмтдийн үзэж байгаа нэг 800 мянган хүн байжээ гэж. Эрэм хүүхэд хөгшөд бүгд ороод штэ 800 мянга байсан гэж. Энэ одоо их баг гэдэг харьцуулалт бас хэрэгтэй болно тий. Тэгэхэд одоо Европын хамгийн хүчрхэг улс бол Франкийн улс байлаа шүү дээ. Франц, Герман хоёр нэгдсэн Франкийн улс. Энэ Франкийн улс чинь нэг 25 сая хүнтэй. Оросын бүх вант улсуудыг одоо нийлүүлээд тооцоод эднэр тий одоо эрдэмтдэл нэг 5 сая хүнтэй байсан юм байна гэд тоолоод байгаа. Тэгэхэд нөгөө 800 мянган хүнтэй улс 48 сая хүнтэй улсад халдаад тэгэд 450 мянган хүнтэй армийг буцхоод яг зарим их сурвалжлаар 300 мянган зэрэг алсан энэ гэд бичсэн л байдгийг. За арайч 300 мянгаыг алаагүй л байлгүй дээ. Тэгтэл ер нь юу сэргэхийн аргагүйгээр буцах гэсэн энэ тулдааныг болохоор ерөөсөө юм ярихгүй орхичж байгаа юм л да. За энэ чинь 1200-аад оны 1260-аад он тухайн бүс нутгийн нөхцөл байдал тэгээд ер нь Монгол Чингис хааны одоо дотоодын тохинол улс төрийн нөхцөл байдлуудад тохинулсны дараагийн том гүнлэг хийж байгаа юм байна тий. Тэр талаар үзэгчдэд бас арай тоомлоод геополитик улс төрийн нөхцөл байдлын товч мэдээлэл өгвөл. За ингээд Зүүн Азийн нутгийг авч үзье тий. Зүүн Азийн нутгийг авч үзэх юм бол одоогийн Хятадын нутагт за нэг 3-4 улс байгаа юм.
хойд этийн нутгийн зөрчдийн алтан улс эзэгэнсэн. Энийг бол Европын төв хүчлэгт бол цэн гэж нэрлэдэг л дээ. Алтан гэдэг үгээр. За тэгээ өмнөд этийн нутагт нь бол сүм гэдэг улс. Энэ бол цэвэр хятадуудын улс өмнөд талд нь. За тэгээд зүүн өмнөд талд нь Дали гэдэг нэг улс. Тэр өмнөх дугаар дээр тоглоом шолоомор далигаар явсан энэ гэдэг тэр Дали гэдэг нь тэр нэг Дали гэдэг үндэсний нэг улс байсан байгаа юм. Тэгээд яг Солонгосын хойд дээр Корео улс байсан. За Монголын нутаг дээр бол их Монгол улс одоо Чингис хаан одоо Монголын их талыг нэгтгээд ийм том улс байгуулсан. Алтан улсын баруун талд нь Тангадын Сийсэ улс. Энийг бол манай монголчууд бол тэр үедээ хашин орон гэж нэрлэдэг байсан. За тэгээ Монголынхоо баруун тал руу явах юм бол Уйгур хар хэдэн улс гэдэг энэ улсууд байсан үе л дээ. Тэгээд энэ үед бол зөрчдүүдтэй монголчууд хамгийн их одоо зөрчилтэй хамгийн одоо их өс сонцонтой ийм байсан учраас алтан улсын эсрэг хийх тайнд бол зөвхөн миний харж байгаагаар Чингис хаан бол бараг л 5-6 жил бэлдэж байгаа харагдаж байгаа. Зөрчтэй алтан улс хэр чи эн чин одоогийнхоор ч явах тий. Манжийн өмнөх хугацааны ер нь Түнгус хугацааны одоо манжууд энэ зөрчдүүд чинь манжууд шүү дээ. Тэгээ өмнө нь л манжуудаас өмнө нэг аймаг л байхгүй. Энэ чинь дараа нь нөгөө манж улс байгуулагдах үед зөрчид гэдэг доромж нэрийг солино гэж. Зөрчид гэдэг нь зарцгсан үгнээс гаралтай гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэр чинь бид нар монголчууд л зөрчид гэж нэрлэдэг байгаа болохоос тэд чинь өөрснийгөө өөрөөр нэрлээ шүү дээ. Манжууд айсин гэж нэрлээ шүү дээ. Тэгээд нэг үндэсний улс ахгүй эн чинь 12 дугаар зууны үед энэ одоо манжуурт байсан зөрчдүүд их хүчрхэгжээд Ванян агуудаа үлээ. Эдэн нэг Ванян гэж овог байсан байгаа. Тэрний агуудаа гэдэг жанжин хүчрхэгжиж гарч ирээд тэгээд тэр үеч нэг хойд эдийн нутагт Монгол гаралтай хятад үндэстний Ляо гэж улс байлаа штэ. Тэр улсыг буцхаад тэгээд Ляо гэдэг бол хэлээр төмөр гэсэн үг юм байна л да. Тэгээд тэр төмөр улсыг буцхаад төмөр бол зэвэрдэм байна. Тийм учраас бид нэр зэвэрдгүүгээр улсаа алтан улс гэж нэрлэнэ гэдэг. Тэгээд Цэнгүрэн гэж байгуулагдсан ийм учиртай юм л да. Энд чинь тэгээд угс агаруулын үед монголчуудтай адилхан нүүдэлч байгаа. Тэгээд дараа суурин болчихж байгаа юм ингээ алтан улс үед. Ер нь бол хагас нүүдэлчд байсан гэж хэлэхэд болно л да. Яг гэвэл энэ манжуурт байсан зөрчдүүд бол нэг талаас ан ав загас агнуур бас давхар хэргэлдэг. Тэгтээ бас одоо морьтой нүүдэлчд байсан ийм учиртай. Та дөрөв тойлсон 25 сая. Тэгээд 25 сая чинь франкын улс гэж байсан. Нэг юуных зөрчтэй алтан улс 48 сая. 48-ыг харьцах нь 1 гэдэг харьцаатай 0.8. Тий 0.8 гэдэг харьцаатайгаар хоёр улс хоорондоо тулцсан байна. Нэр нь энэ алтан улс хэр хүчрхэг улс гүрэн байсан бэ тухайн үед. Бүс нутгийн бол бараг нэлээд том өмнөд цүнгээс хүн амын тоо багч гисэн. Тэнд бүс нутагт эзэлж байгаа байр суурь нэлээд том байсан байна тий. Маш том. Энд ч одоо юу үстэй хөхмөрөн хүртэл нутгийг эзэгж байгаа штэ. Манжуурыг бүтэн эзэгнэ. Тэгээд хөхмөрөн хүртэл нутгийг эзэгж байгаа улс энэ бол их хүчрхэг улс байсан. Мэдээж хэрэг нөгөө 1125 онд Ляо улсыг буцхаад одоо алтан улс бол ингээ хойдтойг эзэгнсэн гэж байдаг ч штэ. Тэгээд тэрнээс хойш одоо чивтри ярьж байгаа хугацаа хүртэл чинь бараг 90 жил өнгөрч байгаа байхгүй. Тэгээд энэ хооронд нөгөө зөрчдүүд чинь суурьшаад суурин иргэншилтэй болоод хятад соёлд уусаад. Тийм учраас монголчуудын нүдэнд бол энэ зөрчид хүн гэхээсээ хятад хүн гэж хардаг юм байсан. Энэ хээр тал нутг руу бол яг л нөгөө хятадын хаадын өмнө барьдаг байсан уламжлалт бодлогыг зөрчдүүд өгүүлж авсан. Тэгээд нөгөө хээр талын аймагуудыг хооронд нь байлдуулаад тэгээд нөгөө бүгдийн татарууд гэж нэрлэдэг байгаа. Тэгээд дотор нь хоёр ангилчиж байгаа. Одоо ингээд зөрчдийн нутагтай хилэлж байгаа одоо нэг арай жоохон юу гэх юм бэ тэдний үүднээс бол арай жоохон иргэнссэн
аймгийн болохоор цагаан татар гэдэг. Энэ дотор бол татарууд, онгуудууд орж байгаа. А цаашаагаа яваад нөгөө Монгол, Хэрээд гэд ирэх юм бол эднэр бол хар татарууд гэдэг. Хойшлох тусам. Хойшлох тусам. Тий. Өөрөөр хэлбэл зөрчдийн алтан улсын нөлөөнд орохгүй тийм аймагуудын бол хар татарууд гэж нэрлэдэг. Тэгээд ер нь бол байнга Монголын их тал нутг руу довтлогоо хийж эр сүвтэй болгоныг яддаг бодлого барьдаг байсан байна. Энэ тухай одоо энэ Жаогон гэдэг хятадын түүхч бичсэн байгаа юм л тэргээ чом цөөлөх гэж нэрлэдэг байсан юм билээ. Энэ би энэ иш татаж уншия да. Цин улсын дайдингийн үед дайдин гэдэг нь тэр хааныхаа нэрийг хэлж байгаа юм. Энэ чинь 1186-аас 1200 он хүртэл хаанчилсан. Татарууд өөрийн их нутагтай байх үед Янжин болон Хятангуудын нутагт татарууд ирж татарууд явсаар манай эзнийг орох газаргүй болтол хөөн шахна гэсэн цуу яриад харахж. За энийг Гэмүжийн захирагч Ён дуулаад ихэд сочирдон татарууд эх орны өмнө сүйтгэх нь лавтай хэмээн сэтгэж тэднийг устгахаар цэрэг татах зарлиг улс орны өнцөг булан бүрт илгээсэн гэж. Тэгээ 3 жил бүр хойд зүг цэрэг илгээж тэднийг алан устгаж үүнийгээ цэрэг ирсийн тоог цөөлөх хэмээн нэрийддэг байлаа гэж. Одоо хүртэл дотор газрын хүмүүс 20 жилийн өмнө шандун хибэд татар боол худалдаж аваагүй айл байхгүй байв гэж ярьдгийг санаж байгаа баха. Энэ залуус бол манай цэргүүдийн холдсож ирсэн хүмүүс байсан билээ гэж. Тэгээ эдүгээ татаруудын сайд нарын дунд ч гэсэн энд олзлогдсон ирж Цин улсад амьдарч байсан хүмүүс олон байна гэж. Тэмүүжин энэ дарлалд оромжлолт хэлгэнж хил язгаарыг уулгалан довтлсон билээ гэж. Тэгэхээр зэрэг одоо монголчууд их сонзон алтан улсад зангиддаг нь тийм учиртай одоо Тэмүүжин одоо Чингис хааны өвөг дээд сулсан Амгай хаан чинь бас нөгөө охиноо бэр болгож өгч явж байгаа татаруудад баригдаад тэрий чинь энэ зөрчдийн алтан улс руу татарууд тушаагаад тэгээд Амгай хааны чинь модон илжиг унуулж цаазалсан гэж одоо Монголын улс төчөнд гардаг. Тэгээд Амгай хаан Монголын улс төчөнд тэр тухай хэлэхдээ бол татарууд Амгай хааныг барьж Хятадын алтан хаанд өргүүлсэн. Бэсүүд овгийн Балхаач гэдэг хүнийг элч болгож Амгай хааны хэлснээр Хабул хааны 7 хүүгүүдийн дунд хотуулаад миний 10 хүүгүүдийн дотроос хадаан таашид ингэж хэлээрээ. Хамгийн хаан улсын эзэн болвоос охиноо өөрөө бэр болгон өдөж мордуулах ёсыг надаар зогсоож гисгийн цэрлүүлсэвэ. Татар иргэнд баригдлаа. Би 5 хурууны хумсыг тамтартал 10 хурууга хууртал миний өшөөг авч сойртун гэж хэлүүлсэн гэж. Тэгэхээр зэрэг ер нь бол монголчууд бол энэ зөрчтэй алтан улстай юм эртний өс зангидсан байсан байгаа юм л да. Амгай хааныг одоо тэр модын хэлчгэн таална гэдэг нь их л том хаан язгууртан хүнийг доромжилж алж штэ тий. Тэгээ ер нь бол их доромжилж байгаа эм хүн гэж доромжилж байгаа. Бүр эм хүндээ нөхрөө араар нь тавьсан эм хүн гэж доромжилж байгаа. Гис утгатай. Тэр модын хэлчгэн дээр унуулна гэдэг нь ийм хурцлсан модон дээр одоо мордуулж хүлээд тэгээд хотын гудамжаар чирж авч явдаг. Тэгээд нөгөө донцлогоо болгон дээр нөгөө хурцмууд чинь биерүүчин шигдэж тэгээд цус алдаж өгдөг. Тийм цааз واخгүй. Тэгээд тэр чинь нөгөө эр нөхөр хараар нь тавьсан эмэгтэй хүнийг тэгж цаазалдаг. Тэгээд Амгай хааныг тэгж цаазалж байгаа нь нэгдүгээр тийм хүн итгэл хэвдэж хараар тавьсан нөхөр, хоёрдугаар энэ бол эм хүн гэж аахгүй. Тийм доромжрахаар цаазалж байна гэсэн үг. За ингээд Чингис хаан дайтах шалтгаан зөвхөн энэ урдын өс сүнжин байна. Эсвэл бас мэдээж эдийн засгийн хоёулангийн байнгын ирдэг нөгөө эдийн засгийн болон улс төрийн политикийн шалтгаанууд нэмэгдэх байх та. Мэдээж. Яг нь ер нь бол нэг тийм Чингис хааныг алд барьдаг байсан гэж гадаадын төвчд бас бичдэг. Алтан улсад. Яг нь тодорхой хэмжээнд мань хүн хүчрхэгчлээ бол алтан улсын тэр нэг яслан мөслийн гүйцэтгэдэг байсан юм шиг байна. Алд барина гэдэг нь одоо жишээлбэл энэ хятадын практикт бол их сонио ойлголт штэ. Алд барина гэдэг нь баг нэгэн бодлын улсын худалдаа яваад байгаа. Одоо би ингээд алтан улсын хараат улс маягийн болоод
адуу малаа аваачиж одоо бэлгэлдэг. Тэгээд тэрийг нөгөө цаадуулна авахлаараа за одоо татарын хаан Отгонбаяр ирж албаа барьлаа гэд. Тэгээ хариуд нь хааны бэлэгдээ зөрүүлээд баахан торго дурдан зөрүүлээд өгдөг, хоргоо энэ төр зөрүүлээд өгдөг. Тэр нь тэр ирсэн адуунаас нь хэд нугалсан их хэмжээний юм өгчдөг. Тэгээд тэрийг хятадууд нь бичгтээ ингээд нөгөөх нь ирж алба бариад манай хаан бэлэг өглөөгээд яг өнөө ирэг дээр бол улсын худалдаа яваад байгаа. Тэгээд тиймэрхүү юмнууд бол байсан. Тэгэхээр тэрэнд нь Тэмүүжин бол орж исэн юм шиг байна. Ер нь бол эн чинь 1196 онд тухай. Татарын мэгүүжин сүлт чинь Алтан улсын эсрэг бослог гаргаад тэгээд Алтан улсын Жанжин Ваньян Чансан баха тэр мэгүүжин сүлтийг буцсаход тэгээ мэгүүжин сүлт уулзгалын хөндөгөр одоо зүгтж орж ирэхэд нь Хэрээдийн Тойрол хаан хамаг Монголын Тэмүүжин хоёр нийлж одоо тэр зэргийг буцсахж мэгүүжин сүлтийг алсан байдаг. Тэгээд тэр тулдааны дараа энд Ван хаанд Тойролд Ван хаан Ван гэдэг цол Тэмүүжинд Чаутори гэдэг цол өгсөн байдаг. Тэр чинь нөгөө дотоодын дайснуудад харахын тулд бас гадны хүчнийг ашигласан жишээ Алтан улсыг ашигласан байна. Тийм татар чи Амгай хааны үгийг түрүү ярьсан шүү дээ. Татаруудад баригдлаа би 5 хурууга тамтартал 10 хурууга барагдтал миний өсийг ав гэж тэр Алтан хааныг хэлээд байна уу? Татаруудыг хэлээд байна уу? Бас нэг тийм ойлгомжгүй. Гэхдээ татаруудтай бас өстэй байна гэсэн үг шүү дээ. Тэр Чингис хаан сүүлд нь тэр дэргэний голтой Чацуулс хядсан гэдэг чинь энэ өс бас цусан өшөө явж байгаа хэлбэр байхгүй. Тийм учраас татаруудыг ч дарсан байна. Дараа нь мань хүн чинь Алтан улс бол цаазалсан шүү гэд бодоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхдээ цагийн одоо цайныг эртэл бол нэг алба барьсан болж одоо тэгээд ашигтай 8 хийгээд ингээл явж исэн байна л да. Энэс өмнө нөгөө 1205-аас 9 онд Тангад улстай дайн хийж байгаа. Энэ мэдээж бас дахиад бэлтгэл ажлыг л хангаад байна те том хүрэнтэй тул. Ер нь бэлтгэл ажил бол нэлээд сайн хангагдсан. Энийг бас ойлгуулахын тулд хоёулаа газрын зураг дээр ярих уу? За тий. За. За Алтан улс руу дайрахаас өмнөх та нөгөө стратегийн бэлтгэл ажиллагааны талаар ярих гэдэг шиг урт хугацааны тийм ээ. Тий, би нөгөө 5-аас 6 жил бэлдсэн гэд яриад шүү дээ, тий. 1206 онд Чингис хаан одоо бүх Монголын хаан болоод Чингис хаан гэдэг алдар цолоо аваад тэгээд хамгийн түрүү хийж байгаа ажил гэхэлэр хүү зүчийг ойн иргэд рүү явуулж байгаа. Тэгээд ингээд одоо тэнд байгаа хорд төмөд ойрод гэдэг ингээд эн чинь ингээд Монгол нутгийн хойд хэсгэр байгаа ууг аймагуд байхгүй. Тэгэлэр хойд хэсгээс дайрж ирэх дайсангүй болж штэ. Аминда тэд нар чинь ингээд Монголыг дагаар орчихлоо. За тэгээд тэрний дараа 1200 за ер нь бол Тангад руу бол 1205 оноос эхэлж давталгаа хийсэн л дээ. Хамгийн анхны давталгааг бол Хятад Жанжин илүү ахай удирдах явсан өөрөлдвөл хот балгасыг мэддэг хятад хүн Монгол зэргийг удирдах явж штэ. Тэгээд дараа 1207 онд үндсэн давталгаа орсон. Тэгээд дараа 1209 онд бүр энэ Тангуудын Сисэ улсыг өөрийнхөө одоо хараат улс болгож авч байгаа. Ингээд энтлийн жигүүр нэгдүгээрт аюулгүй болж, хоёрдугаарт дайн үүсгэхэд Тангуудын Сисэ улс зөрчдийн Алтан улс хоёр бие биендээ тусалж магадгүй гэдгийг тооцож байгаа байхгүй. Тэгээд 1205-аас 1209 оны хооронд Тангуудын Сисэ улсыг хэд удаагийн дайнаар одоо өөрийн хараат болгож авч байгаа байхгүй. Энэ бол хоёр зорилготой. Нэгдүгээрт эн чинь гурамч зорилготой юм байна. Нэгдүгээрт за Тангууд улс ямар ч байсан их Монгол улс руу дайны үед халдахгүй болгож байна тийм үү? Хоёрдугаар Тангууд улс бол зөрчдийн Алтан улсын холбоотон болох магадaltaй. Энэ хоёр ч бас сүнтэй дайтж явах үед бие биендээ тусалж исэн юм дүүхтэй. Тэгэхээр зэрэг Алтан улсыг холбоотонгүй болгож байна. Нөгөө талаас. Гурав дахь нь энэ Тангуудын нутгаар чинь одоо энэ Думхаан гэж харагдаад байна шүү дээ. Энэ
гансуугийн хоолой гэдэг юм чи явдаг. Энэгээр нөгөө торгоны зам чи ингэж явж байгаа байхгүй. Тэгээ энэ торгоны зам энэ хэсгийг хяналтанд авчиж чинь өөрөөр хэлбэл эдийн засгийн одоо үр ашиг орж эхэлж штэ. Энийг хийсэн байгаа. За уугурууд бол байлдаангуу бууж өгсөн. За энэ Харлуугийн хаант улс бол байлдаангуу бууж өгсөн. Уугурлууч нь Зэв Жанжин Чангачансан хоёр орсон байдгийг ишиг Барласын Хувлай Харлуугийн улс руу явсан байдгийг. Тэгээ ингээд ерөнхийдөө ингээд тойроод бүх улс маань аюулгүй байдалд орж эхэлж штэ тий. Аюулгүй байдалд орж эхэлж штэ тий. Тэгээ ганцхан энд Алтан улс үлдчихэж байгаа юм штэ. Тэгэхээр зэрэг Чингис хаан бол бэлтгэлээ ингэж базаасан байна л да. Энэ бүх одоо периметрээрээ улсаа аюулгүй болгоод за тэгээд нөгөө талаас Алтан улсад ямар нэгэн холбоотонгүй болгоод яг нь Алтан улс бол өмнө зөвхөн сүм улстайгаа байнга байлдж идэг. Тэндэн дайсантай энэ нь холбоотон болж болох нөхөр бол Монголын хараат улс болчихсон гэх мэтэр ингээд маань хүн бол 5 6 жил одоо их том бэлтгэлээ хангаж байгаа. Тэгээд энэ чинь 1208 онд Алтан улсын хаан Жанзон бий бараад тэгээд Ванян Юнжи гэдэг ханхүү хаанаар сууж байгаа. Энэ Ванян Юнжи бол Монголд хэд хэдэн удаа Алтан улсын хааны элчээр ирж исэн хүн. Тэгээд нэг удаа элчээр ирээд байж байхдаа Чингис хааныг Чавдхүрий гэдэг нөгөө цолоор нь дуудсан баг. Энэ ер нь жоохон нэг тийм ойргон дуу нөтөлчдгийг доошоо хийж үздэг дээрлэхүү нөхөр байсан билээ л дээ. Тэгээ одоо чи ингээд хэдийгээр Чингис хаан тийм цолтой байсан нь үнэн боловч одоо энэ хүн чинь улсын хаан болцсон байна шүү дээ. Тэгэхэд нөгөө нөхөр чи үрж өө Чавдхүрий одоо Гитлерийг Багдарга дуудаж байгаатай л адилхан байхгүй. Гитлер ч яг нэгдүгээр дэнд Багдарга байсан л да. Тэгээд хөөе муу Ефрейтор гэж ингэж доош нь хийсэн. Тэгээд тэрэнд нь Чвалууд ч юм уу Чингис хаан маш их дургу байсан баг. Хоёрдугаар энэ Ванян Юнжи бол хаан ширээ залгамжлах, уламжлалаа эвдэж хаан ширээнд суусан хүн баггүй. Өөр хүн суух хэрэгтэй байхад нь дайрч орсон ийм нөхөр. Тэгээ 1210 онд Алтан улсын элч ирж одоо Алтан улсын шинэ хаан суусаа. Чи энэ зарилгийг гардаж ав гэж Чингис хаан дээр ирсэн баг. Яг тэдний уламжлалаар бол Америк бэлгэсэлт аваад ирдэг. Тэгээд чи нөгөө зарилгийг авчихлаар тэр бэлгэсэлтээ чамд өгдөг. Тэгээд хээр талын нүүдэлчд бол тэгээд тэр зарилгийг сөгдөж авна, өсөгдөж авна хамаагүй гэд ингээ явцдаг. Тэгээд голон цаана бэлгийг авах гэдэг нь шүү дээ. Гэтэл Чингис хаан тийм байхгүй. Чингис хаан бүр одоо энэ түүхчдийн бичиж байгаагаар бол тэгсэн байгаа. Алтан улсын хааныг Тэнгэрийн хөвгөн гэдэг гэж би сонссон. Энэ Юнжи гэдэг хүчүүхэн хамт яаж Тэнгэрийн хөвгөн байд юм бэ? Над чиг Тэнгэрийн хөвгөн байх хэрэгтэй гэд тэгээ өмнө зүг рүү хард нулимсан баг. Энэ бол 1210 онд маань хүн чинь бүх дайны бэлтгэлээ хийгээд дууссан байна шүү дээ. Одоо Алтан улстай яг л байлтахад бэлэн болцсон. Маань хүн бол дайны шалтгаан хайж штэ тий. Тэгээд тэр зарил мөрлөг сөгдөж авах биш бүр нулимаад ийм амт яаж хаан байдгийг энэ гэд ингээд доош нь хийгээд хайсмаа нэр Алтан улсын элч нь бүр хаандаа уламжил зүрхлийг өгч байгаа. Тэгэхээр тэр их хатуу үгэлсэн болж тарах гэх юм л да. Тэгээд маань хүн чинь 11 онд Хэрлэн голын хөвөөнд хуралдуулаад Овг аймгийн одоо ахлагч нарыг бүгдийг цуглуулж байгаа. За одоо ингээд Алтан улс руу дайлар орноо. Монголчууд бүгд сайхан дэмжиж байгаа. Тэгээд яг Чингис хаан чи 3 хоног одоо мөргөлүүлдээд тэгээд дараа 3 хоногийн дараа гарч ирэхдээ одоо мөнх хөх тэнгэр биднийг ялна гэж байна. Хуучны өс сонзонгаа авна гэж байна гэдэг. За мэдээж хуучны өс сонзон бол юу байсан л баг. Тэр Чингис хааны нэг том онцлог бол цэргүүд дайнд мордоход юуны төлөө явж байгаа юм бэ гэдгийг заавал гаргаж ирдэг. Зүгээр л би ийшээ байлдмаар байна гэж явдаггүй байхгүй. Тэгээд Намбага хааныг ингэж цаазалж алсан, тэрний дараа тэгсэн гэд ингээд жил болгон ирж ингэж алдаг байсан, 3 жил тутам ингэдэг байсан гэдгийг сануулад тэгэхээр зэрэг тэр сонзонгоо санаж байгаа хүмүүс тэнд бас байгаа тийм үү. Нөгөө талаас нөгөө их талч нэгдсэн. Одоо чи ол зумг болохын тулд энэ талаар дээрэм хийгээд яваад ч болохгүй болчихж байгаа юм. Бүгд Чингис хааны өмчмж. Тэгэхээр зэрэг
нөгөө хүмүүс чинь нөгөө орлогын хүүсвэр байхгүй болсон байж исэн чинь алт улс руу дайнд мордох болж гин гэдэг бол их гоё орлогын хүүсвэр бий болох гэдэг нь шүү дээ. Тийм учраас Монгол овог аймагуд бол бүгд их одоо дуртайгаар санал нэгдсэн байгаамда. Тэгээд одоо алтан улс руу довтолж орж эхэлж байгаа. За одоо ингээд хэрлэн голын хөвөнд 2211 оны стратегийн төлөвлөгөө боловсруулсан байна. Ер нь бол яаж байлдгийг гэсэн яг том стратегийн урт хугацааны төлөвлөгөө чинь бол ингээд дуусчлаа. Ажиллаа. Тий. За одоо яг дайнд хийх нөгөө үнэн давааныхаа дайны бэлтгэл гэж дахиад нэг бэлтгэл гарч ирж байна тийм үү? Тий. За тэгэхээр зэрэг мэдээж зэрэг цэргийн бэлтгэлийг одоо нэг яриад яах вэ? Мэдээж зэрэг Чингис хаан бол 1204 онд Тэмээн хэрт буюу одоо энэ халахгал орчимд байж байхдаа одоо юунуудыг одоо нөгөө 10-100 мянгатын тогтолцоог нэвтрүүлсэн гэж нус товчонд бичсэн байдаг. Яг тэгвэл тэр үед нөгөө нэг Монгол овог аймагуд бол хүрээний системтэй одоо ингээд чинийг отгийн ахлагч бол ингээд чиний хүрээгээд нэг хүрээ байдаг. Дараа нь одоо миний хүрээгээд бас нэг хүрээ байдаг тий. Тэгээ хүрээд зарим том жижиг янз бүр. Гэхдээ мэдээ 100 мянгатын систем бол хүннийгүй үеэс байсан учраас жишээл миний хүрээ жоохон том байх юм бол би 1000 зэрэгтэй байх юм бол би одоо 10 зууттай. Чи 500 зэрэгтэй байвал 500 тач гэдэг юм уу? Ийм байсан. Тэрийг бол Чингис хаан хэвдээд тэр хүрээний омог отгийн ахлагч нар ерөөсө хамаагүй шууд 100 мянганы тогтолцоонд оруулаад 100-ын ноён, 1000-ын ноёноо өөрөө томилоод ийм цэргийн том бэлтгэлийг хийсэн баг. Хоёрдугаарт 8-ны Таян хаантай 1204 онд байлдсан шүү дээ. Тэр үед энд байсан Онгууд аймаг. Онгууд аймаг бол нөгөө Чингис хааны холбоотон болж хувирсан байгаа. Нөгөө Таян хаан чинь Онгуудын захирагч алах хүртэйгээ төрөөд загтал явуулаад одоо ингээд энэ Тэмүүжинг дайлар мордно чи нэг гар болж морд гэдгсэн нөгөөх нь Чингис хаан руу шууд илчилгээгээд за чамаг дайлар мордно гэж цааш ингэж яагаад гингүү хийж яагаад хоромсох саадгаа алдуу зайчи гэж илчүүлгээжсэн гэж. Тэгээд энэ онгодын алгаж тэгээд төрөгийн тэгээд төрөтэй юм уу? Тэгээд төрөгийн хүүтэй юм уу? Чингис хааны охин алхай бихий сууж байгаа штэ. Тэгээд энэ чинь ингээ худын нутаг болчихж байгаа байхгүй. Онгод аймгийн гур онцлог ингэхлээр Онгод аймаг бол Алтан улсын хилийг бандаг аймаг байсан баг. Гэрээтэй хил мансны шагнал авдаг тий. Энд чинь ингээ цагаан хэрэм ин явж штэ. Хятадын цагаан хэрэм. Энэ цагаан хэрэмний энэ талд нь байрлаж, энэ талд нь татарууд тэр үргээ гүйцэтгэдэг, энэ талд нь онгодууд тэр үргээ гүйцэтгэдэг байсан чинь онгодууд нь манай холбоотон болоод хуурчиж байгаа байхгүй. Энэ бэлтгэл чи ингээ яваад байгаа тэр. Ингээд дараа нь цагаан хэрэм дээрээ тулж ирж байгаа. Цагаан хэрэм гэхэр манай үзэгчид нөгөө одоогийн цагаан хэрэм төсөөлөгдөж магадгүй. Одоогийн бидний үзэж байгаа цагаан хэрэм бол Мин улсын үед тэ сүүлд 1500 оны үед 1400-500 оны үед барьсан хэрэм. Энэ үеийн цагаан хэрэм гэдэг бол энэ их уулархаг нутаг байгаа шүү дээ. Хэрвээ бид нэр цагаан хэрмийн тэнд очих юм бол дандаа л нэг уул байдаг шүү дээ, тэ. Тэр уулархаг нутгийн даваа болгон дээр нь ийм том цайз бэхлэлтүүд барьсан болохоос шүү ийм үргэлжилсэн урт хэрэм биш байсан юм шиг байна. Тэгээ тэнд нь ингээд сэргийлэх цэрэг суудаг. Ийм юу байсан. Тэгээд энэ Онгод аймаг Монголыг дэмжих одоо манай холбоотон болсноор ямар боломж үүссэн бэ гэхлээр энэ Онгод аймаг чинь нөгөө хил манд сууж байгаа аймаг шүү дээ. Тэгээ чиний хилийн цэрэг дайсны талд орж чинь энэ хэрмийг хаагур яаж давуул боломжтой вэ гэдэг нь маш тодорхой болно тийм үү? Тэр үеийн одоо Алтан улс гэдэг маань энэ хөх мөрөн байна. Энэ хөх мөрнөөс ингээд хоошоогоо бүх нутаг энэ одоо бүр амар мөрөн хүрсэн. Энэ их том нутаг. Зөрчдийн Алтан улсын нутаг байсан байгаа юм л да. Тэгээд энэ Алтан улс бол зүгээр одоо судлаачдын бичиж байгаагаар бараг 1 сая цэрэгтэй байсан гэж бичиж байгаа. 1 сая шүү. Тэр цэргийн 400 мянган хойд нутагта 600 мянган өмнө талта. Яг л нөгөө энэ талд чинь 100 сая хүнтэй сүм гэдэг улс байгаа даа шүү. Тэрнтэй байнга байлдаж байгаа. Тэгээд энэ талд бол яг хоёр талаас ирэх товтлогоноос сэргийлж 400 гаруй мянган цэрэг энд байдаг байсан байл. Тэгээд тэр одоо цэрэгтэй байлдана гэдгээ мэдчихсэн учраас Чингис хаан одоо энэ
цагаан хармыг давж ороод тэгээ ерөөсө тэр үеийн нийслэл одоогийн Бээжин хотолтой Жөндөв хот энэ лүү давтлах ийм төлөвлөлт хийсэн харагдаад байгаа юм л да. За мэдээж Алтан улсын хувьд бас энэ дайнд бэлэн байдлаа хангаж байгаа. Тэгээд Алтан улсын бас стратегийн тооцоо цэргийн юунаас гадна ерөөсөө ямар бэлэн байдал хангасан юм бол. За Алтан улс бол яг ер нь мэдээж хэрэг зөвхөн одоо энэ хүчтийн дүгнээд байгаагаар бол энэ Ванян Юнжи бол ер нь за эднэрч та нэг амбан явахгүй дээ гэсэн байдлаар асуудалд анханасаа хандсан баг. Одоо жишээлбэл тэр үед бол энэ монголчуудын эсрэг их амжилттай дайн хийж исэн Ванян Зунхао гэж Алтан улсын их нэртэй жанжин байсан. Тэр нөхөр бол өмнө талд байгаад байгаа. Сүм улстай дайны хариуцаад. Тэгээ энд нь хэд хэдэн Ванянууд бий. Бүгдээрээ Ванянууд гэх юм байгаа шүү дээ. Зөрчдийн. Тэгээд тэр Ванян Чинью, Ванян Пушан энэ гэдэг ингээд Ванян Хуушаху гэдэг нэг ийм нөхдүүд байгаад байгаа. Тэгээд ер нь бол Алтан улсын одоо ерөнхий сайдл юм да. Chancellor гэж бичээд байгаа. Тэр нөхөр бол энэ их цэргийг авчиад энэ Хятадын цагаан хэрэм дээр тараагаад байрлуулсан байх. Тэгээ хэрвээ тараагаад ингээд байрлуулчихлаар хичнээн чи их цэрэгтэй байсан ч гэсэн ингээд тараагаад байрлуулчихлаар чинь яг нэг цэг дээр бол олон зэрэг байхгүй болчих шүү дээ. Тийм учраас монголчууд бол ингээд нөгөө нэг цэг дээр нэг чиглэл хүчээ хөрөмтлүүлж хагаад хүчний давуугаар цөмөрж орох боломж бол тэндээс болж бүрдсэн ийм харагдаад байгаа байхгүй. Тэгээд ер нь бол одоо төгчдийн үзэж байгаагаар 300 мянган явган цэрэг 150 мянган морин цэрэг Алтан улсын зүгээс бол хойд хэлрүүгээ гэж бэлэн байдалд оруулсан гэж ингэж тэмдэглэсэн байгаамаа. За одоо монголчууд бэлэн байдлаа хангаад тэгээд одоо нөгөө өнгөн давааны яг жинхэнэ байлтай орж ирэх гэж байна. За тэр дайныг мөн ч хүлээлээ дээ. Дараагийн зурагч ингэж гарч байна. За одоо хоёулаа яг өнгөн давааныхаа дулдаан гэдэг дээр орж ирж байгаа. Энэ одоо ингээд нөгөө Жөндөв хот чи энэ байна. За Хятадын цагаан хэрэм энэ байна тийм үү? Өнгөн даваа гэдэг маань энэ. Цагаан хэрмээс урагшаа Жөндөв урах замыг хаагаад байж байгаа. За энэ юугаар ингэж их ач холбогдолтой болчиход байна гэхэлэр нөгөө цагаан хэрмийн чинь одоогийн цагаан хэрэм биш ээ. Энд тэнд нь ингээд нэг цайз бүслэлтүүд байсан юм шүү дээ гэж би яриад байна шүү дээ тий. Одоо ингээд нөгөө цэргүүд нь ингээд хэрмээрээ ингээд эхлээд суудсан. Одоо Алтан улсын цэргүүд. За энэ баруун нийслэл Татан хот. Тэгэхэд Чингис хаан нөгөө онгуудуудаар газарчлуулад энэ хэрмийг Татууны юугаар баруун талаар нь цогж гараад тэгээд энэ нөгөө их цэрэг бэхэлд суулсан өнгөн даваа цагаан хэрэм хоёрын голд ороод ирсэн баг. Хин өгөөдөө нэг хэсэг цэргийг аваад Татан хотыг эзэлсэн баг. Тэгээ энд чинь нэг Фужоо өгөөд нэг хот бий. Энд нэг хэд хэдэн хэлийн хотыг эзлээд. За энэгээр Чингис хаан ямар нөхцөл байдал үүсгэж яах гэхэлэр их цэрэг нь нөгөө эн чинь уул нь одоо нүүдэлчдийн эсрэг суурин улсуудын хийдэг байлдааны гол арга байхгүй. Үндсэн их цэрэг чинь ингээд нэг газар одоо бэхлэлтийн бүстэйгээ жоохон ойрхон дугуун байрлаад байж идэг. Тэгээд нүүдэлчд давтлоод ирэхээр за энүүгээр давталж яах гээд энд зууралдан байлж яхад нь эндээс нь цэрэг нь очиж туслана гэсэн ийм тооцоотойгоор энэ хамгаалтуудыг хийсэн байсан байгаа. Гэтэл нөгөө Чингис хаан чи ингээд голоор нь ороод ирэхгүй. Тэгэхээр энд байгаа нөхөр ийшээ явж чаддгүй. Нөгөө бэхлэлтэй орхид явна гэсэн үг шүү дээ. Хэд болно гэсэн үг үстэй тий. Энд байгаа нөхөр тийшээ нөгөө цэргүүдэд очиж чаддгүй. Ийм болсон байгаа. Тэгээд энд Ууша Баав гэд хоёулаа энэ дугаарыг хийх шалтгаан болсон юу вэ штэ. Энд байгаа энэ дээр Ууша Баав цайз гэж энэ нөгөө та бичлэгнээс катис учраас яагаад тань тий. Тэгчээд байгаа юм. Текст орж ирээд байгаа юм байна. Тэгээд энэ Ууша Баав гэдэг
цайз юугаараа чухал байсан гэхэлэр энэ Алтан улсын ерөнхий сайд нь тэр үед яасан бэ гэхэлэр Жундуу орох замыг Бээжин орох замыг хаана гэд энэ ингээ уулрах газар гоостай. Энэ уулын энэ Үнгэн даваа гэдэг маань энд байгаа. Тэгэд энэ уулан дээр одоо их цэргүүд ингээд сууршуулад яг гэвэл Монгол цэрэг бол морин цэрэг маневрын байлдаа хийдэг. Агдлын уулрах газар бол маневрын байлдаа хийдэг бэрхшээлтэй. Бараг зарим газар нь боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр Монгол цэргийн давуу талыг байхгүй болгоно гэж үзэж энэ Үнгэн давааны энд их цэрэг нь байрлсан байна. За тэгээд Чингис хаан бол юу гаад одоо энэ Жанчхүү энэ биш үү Жанчхүүгийн даваа гэдэг маань. За тэгээд Чингис хаан энэ хөндийг ингэж эзэлчихэд ийшээгээ Ууша Баава цайз руу Зевс үедээ хоёрыг явуулж байгаа. Тэгээд Зевс үедээ хоёр чи яагаад ийшээ явуулж байгаа гэхэлэр хоёр шалтгаан байна. Энд нэгдүгürt тэр үед ерөнхий сайд нь байрлаж байсан байна. Дунжаан Шизовлу Дүүжээ Сэжүн гэж нөхөр. Шизов гэдэг баг Шизоо шиг юм ярих гэж. Сэжүн. За тэгэхээр зэрэг Чингис хаан эхлээд ийшээгээ цэрэг явуулдаг нь нэгдүгürt энд за нэг 30-аас 50 мянган зэрэг байсан гэж одоо их сурвалжууд бичсэн байгаа. Тэгээ энэ зэргийг нэгдүгürt буцахад ерөнхий сайдыг нь олзлох юм уу устгах. Энэ бол Монгол цэргийн байлдааны нэг том зарчим. Дайсны удирдлагыг байхгүй болгох гэдэг. Хоёрдугаарт энэ хэрвээ харах юм бол энэ том уулын юу шүү дээ те. Нуруу ба шүү дээ те. Энэ нурууг баруун талаар нь тойроод энэ нөгөө Үнгэн даваан дээр сууж байгаа Алтан улсын цэргийн хар талд нь гарч байгаа болцоог энэ Ууша Баава цайз олгож байгаа байхгүй. Тийм учраас Зевс үедээ хоёр түмэн зэрэг явсан л гэж бичээд байгаа. Үндсэн зэрэг бол Чингис хаан удирдаад энд байж штэ. Тэгээ энэ Ууша Баава цайзын тултаанд бол Алтан улсын энд байсан цэргийг устгаад энэ Дүүжээ Сэжүн гэдэг ерөнхий сайд нь амиа алдсан байгаа юм л да. Энэ үед жишээлбэл энэ Хятадын Цин улсын сударт төлөө, Юан улсын сударт төлөө бичсэн байдаг. Энэ Ууша Баава цайзыг хамгаалж исэн юм дотор нэг хоёр Багууш Санчэн гэдэг хоёр зөрчид цэргийн жанжин байсан юм а гэж. Тэгээд тэд нар бол өөрийнхөө ерөнхий сайдад ямар санал тавьсан гэхлээр энэ Фужоо хотыг одоо ингээд монголчууд эзлэх гэж байна. Тэгээд эзлэх болохоор эднэр чи яах вэ гэхлээр нөгөө адуу малаа ягаад нөгөө хот руу морьтой орж болохгүй шүү дээ хэрэмтэй юм чи. Тэгээ морин хэрэмний гадаа үлднэ. Тэр үед нь гинт зөхөд морин булааж авъя гэсэн санал тавьсан байна. Тэгтэн тэр Сэжүн гэдэг ерөнхий сайд нь айн их осолтой аз сорьсон хэрэг байна. Ер нь явган зэрэгээ хүлээе. Цэргийн нэмэгдэл хүчүүлээ гэж ингэж үлдсэн байдаг. Тэгээд энийг Зевс үедээ хоёр бол 6 сарын сүүл гэхэд эзэлж авсан. Энд чинь Чингис хаан чинь Татууныг 3 сард эзэлж байгаа шүү дээ. Өгөөдөө. Тэгээд энд 4 сард ороод ирж байгаа. Тэгээд энд 2 сар хэртээ ийшээгээ Үнгэн даваа руу давхгүй маань хүн чинь тагнуулын үйл ажиллагаа явуулаад хаана ямар цэрэг байна, яаж ийж гээд ингээд явж байгаа. Тэгээд ер нь энэ Ууша Баава цайз дээр ийм цэргүүд байна. Энийг эзэлчих юм бол бид нэр нурууг баруун талаас нь тойроод энэ цэргийн артал гарчих юм байна гэдэг тооцоогоо хийгээд энэ тулдааныг хийсэн байдаг л да. За 4-5 дахин хүчтэй мэрэгжлийн армийг бас ял нэгдээс амрууд зорилго байгаа. Тэгээд энд чинь бас өөр бас нэг эвсэл бий болж байгаа нөгөө хятангууд манай Монголын талд. Тий. Хятад шүү дээ. Энэ хоёр чинь ингээд нүрээ хараад нөгөө хэн Дүүжээ Сэжүнийг алдсан шүү дээ. За. Тэгээд Ванян Чанью гэдэг шинэ ерөнхий сайд томилогдоод ирж байгаа. Тэгээд энэ шинэ ерөнхий сайд бол за ерөөсө монголчуудыг зогсоохын тулд энэ үнэгний нуруу гэдэг юм. Энийг Wild Fox Range гэж зэрлэг үнэгний нуруу гэж нэрлэдэг байгаа. За энд одоо ингээд цэргээ даваа болгоныг эхлээд байлгая гэж. Тэгээд Чингис хаан руу илч илгээгээд хятад үндэстний Шимоо Мянган гэж хүнийг элчээр илгээгээд одоо
ямар учраас ингээд Алтан улс руу дайлаар ирээд байгаа юм бэ? Энд тэргээд асуулгахаар явуулсан байдгийг. Тэгээд тэгтэл одоо нөгөө Шимон мянган өмнө нь ч монголчуудтай бол их холбоотой байсан хүн хэд хэдэн удаа Монгол нутагт элчээр ирж исэн хүн байна. Тэгээ энэ хүн бол Чингис хааныг яг ном судар дээр бичснээр бол Чингис хааны сүр жавхлантай байдлыг үзээд дагаар орсон гэж. Би бол нэг тийм сүр жавхлантай байдалтай биш. Чингис хаан бол одоо Алтан улсын дотоод байдлыг маш сайн мэдчихсэн хүн байхгүй. Хүн амын ихэнх нь хятадууд, ноёлох ангийн зөрчдүүд. Өөр нэг хүчтэй үндэстэн байгаа нь хятангуудын улсыг нэг 100 хүрэхгүй жилийн өмнө зөрчдүүд мөхөөчгсөн юм төвхтэй. Тийм учраас Чингис хаан бол орж ирээд одоо сурталчилан ухуулгын кампанид ажил явуулж байгаа байхгүй. Тэгээ хятангуудыг танаа улсыг мөхөөгөө бидтэй. Бид нар одоо тэрний өсийг авна гэж. Хятадуудыг болохоор зэрэггүй та нарыг дарлаж байгаа хүмүүс шүү дээ. Бид нар та нарыг энэний дарлалаас чөлөөлнө. Ийм одоо сурталчилан ухуулгын ажил явуулдаг гэсэн. Тийм учраас Чингис хаанд бол их олон хятангууд дагаар орж ирсэн л дээ. Хамгийн их нь бол нөгөө бүр 1205 онд Тонгод руу орсон Монгол цэргийг командолж орсон Жанжин Елөө хаа байна. Тэрний дүү Елөө Тухай байна. За энэ Шимон мянган байна. За тэгэд нөгөө манай түүхэнд гардаг алдартай Чөмөрөн Елөө Чуцай гэдэг энэ одоо том олон хятангууд Монголыг дагаар орсон юм учиртай юм л да. Тэгээд энэ Үнэгэн давааны байлдаан явж явах үед одоо өөрөлдвөл Алтан улсын хойд бүсийн цэрэг нь ингээд энэ Үнэгэн даваан дээр ирээ суурьшсан ба шүү дээ. Энэ хооронд Чингис хаан чинь Зэв Жанжныг зүүн нутаг руу энэ бараг 1000 гаруй километрийн марш хийлгэж байгаа. Тэгээ мань хүн чинь зүүн нутаг руу очиод тэнд Мөгдөн хотыг эзлээд энэ чи одоо ингээд нөгөө зөрчдийн Унган нутаг байхгүй. Унган нутаг руу очиод тэгээ тэнд байсан хятангууд буслаг гаргаад тэгээ Илүүл үгүй гэдэг нөхөр бол тэнд хятан үндэстний чинь Дорнод Ляо гэдэг улс байгуулснаа зарлаад ингээд Алтан улсыг чинь ингээд юу хийчих байгаа байхгүй. Зүүн хойд хэсгээс нь салгаа хийчих байгаа. Ер нь бол энэ Үнэгэн давааны байлдаан эхлэхээс өмнө. За одоо тэгээд яг байлдааны ажиллагаа руугаа орохын өмнө энэ Ванян Чинью ямар алдаа гаргасан бэ гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Ванян Чинью бол одоо энэ урт нуруу шүү дээ. Энэ урт нурууны даваанууд дээр ингээд цэргүүдээ хуурилж солгоод өөрөө нэг газар үндсэн хүчээ аваад дахиад яг нөгөө цагаан хэрмийн цаана ингэ гэдэг шиг энд нэг тийм жижиг бэхлэлтүүд хийж байгаа байхгүй. Ингээд даваа болгон дээр цэргийн ангиуд суудсан үндсэн цэргийн эндээ байрлалсан байсан байгаа. Тэгээд энэний алдаа нь юу байсан гэхлээр сайхан нэгдүгürt даваагаар монголчууд давж орж ирэхийг хориглох гэдгээрээ мундаг бодлого юм шиг харагдаж байгаа боловч ямар алдаа байсан гэхлээр эдгээр чинь нөгөө Монгол цэргийн хувьд бол холбоо харилцааны систем их мод. Алтан улсын цэрэг. Тийм учраас нөгөө даваан дээр сууж байгаа цэрэг дараагийн даваан дээр сууж байгаа цэрэгтэйг холбоогүй. За тэнд Монгол цэрэг дайраад орсон байлээ гэхэд нэгдүгürt мэдэхгүй, хоёрдугаарт мэдлээ гэхэд очиж амжихгүй. Ингээд нөгөө цэрэгээ дахиад тарамдуулах нөхцөл байдал үүсгэж хайцсан байгаа юм л да. Энэ яг дараа нь тэр шийдвэрлэх тулдаа эхлэхэд их эвгүй үр гүйцэтгсэн байдаг. Тэгэд Чингис хаан бол Тангадын цагаан ноёныг одоо туршуулаар явуулсан байна. Нөгөө Тангад ч манай хараат ус болсон шүү дээ. Тэрийг дагсан. Энэ цагаан гэдэг бол жинхэнэ Тангад нэрний идэ билүү. Тэр нөхөрт манайхан цагаан гэдэг нэр өгсөн байна. Энэ цагаан ноён энэ туршуулаар яваад энэ хавийн одоо юу даваагүй энэ төр хэм байна, юу байна гэдгийг туршаад эргэж ирээд Чингис хаанд одоо ийм байдалтай байна гэж одоо илтгэсэн байгаа юм л да. Тэгээ илтгэхт нь Мухулай одоо энийг сонсоод юу байсан байгаа. Чингис хаанд хэлсэн байгаа. За ер нь нөхцөл байдал одоо ийм байгаа бол бид нэр одоо хохирол гаргаж дайтах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол хожмын өдөр хэцүү нөхцөл байдал болно гэсэн утгатай юм Чингис хаанд хэлээд байгаа. Тэгээ тэр юу гэсэн үг вэ гэхлээр хэрвээ бид нэр энэ цэргийг бут цохиж чадахгүй юм бол нөгөө энэс чинь том цэрэг өмнө зөвхтэй байгаад байгаа шүү дээ. Тэгээ бид нарт одоо бут цохтод ухрах юм бол бүр их хүнд байдалд орох юм байна. Тэгэхээр зэрэг тэгээ дээрээс нь энэ чинь бахан даваагүй. Морьтой цэрэг дайрж болохгүй.
ийм нөхцөл байдлаа одоо энд хүний амь алдагдах юм байд. Тэгэхээр одоо тэр хүний амийн гарцыг гаргаж байгаад энийг одоо буцахгүй болохгүй нэ гэж ингэж хэлсэн байгаа юм. Тэгээ Монголын бол дайсны зэрэг болон миний зэрэг цөөн бид амиа үрж Испаилд бас хожим нөхшгүй бэрх болно гэж хэлсэн байна. Тэгээд энэ нөхцөл байдалд бол одоо юу гэх юм бэ? Одоо морин зэргийн тактикийг явган байлдаанд хэрэглэхэд хэцүү баг. Гэхдээ яг тэр байлдсан юуг нь судлаачдын бичиж байгаа байдлыг харахад бол хоёр тактик харагдаад байгаа. Монгол цэргийн зүрх суглах гэж одоо дайсныхаа удирдагчийг очиж шууд цогтөг. Зүрх суглана гэж нэрлэдэг. Хоёрдугаар цүүц хатгах гэж. Одоо гол хүчээ нэг газар төвлөрүүлж хагаад тэрүүгээрээ цөм ордог. Тэгэд энд нөгөө Ванян Чинюгийн одоо лагер нь үндсэн сэрэгтэйгээ энд байж байгаа шүү дээ, тий. Бусдууд нь ингээд даваагаар тарцсан байж хагаад тэгэхэд бол хин Мухлаа бол энэ хятадын сударт бичснээр балуу цэргийг өдөртөж оров гэсэн баг. Балуу анги гэдэг нь би одоо энэ тэнд хайгаад нэг тийм айхтар нарийн судалгаа үзсэнгүй. Зүгээр миний харж байгаагаар бол торгуулийн сум юм шиг байна. Одоо ингээд чи ингээд буруу үйлдэл хийгээд цаазаар одоо авахлах ял авах одоо үйлдэл хийчихвэл чамд хоёр сонголт бий. Одоо үгүй яах чамд ч юу багууд нөгөө чамд ял өгж байгаа ноёнд хоёр сонголт бий. Нэг бол шууд газар дээрийн цаас авч болно. Нэг бол балуу ангиж шилж болно. Тэгээд тэр хүн хамгийн түрүүчийн хамгийн хэцүү тултанд яваад тэгээд одоо тэндээ их баатар гавья байгуул буцаад зэргийн ангид ирж одоо нөгөө нэг алах ялыг өршөөдөг юм байсан байгаа. Тэгээд одоо юу гэх амьд үгсдэх юм одоо тийм торгуулийн сум амьд үгсдэг. Тэгээд Монголаа өөрөө тэр балуу ангиа толгойлж энэ үнгэн даваа руу одоо энэ чи доргоны ам гэдэг лүү. Тэгээд доргоны ам гэдэг амаар давшиж байгаа нэг морьтой явж болохгүй учраас явглаад тэгээд тэр амаар давшиж цүү цатгаа хийж нэвтэрч орсон баг. Тэгээд нэвтэрч ороод тэгээд нэг цэргүүдний ингээд хуваагдсан хажуу талын аманд байгаа цэрэг мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг тэр доргоны аман дээр байгаа нөхдүүд л байлдаж байгаа байхгүй. Тэгээд тэрий чинь нөгөө ам хайргүй байлддаг цэргүүд нэвт цохиж ороод тэгээд энэ Ванян Чинюгийн одоо бааз руу цөмцөхөд ороод ирсэн байгаа байхгүй. Тэгээд энэний араас чинь Чингис хааны цэрэг давшин штэ тий. За ингэснээр ямар байтал үүсэж ийн гэхлээр за Ванян Чиню бол алагдаагүй зогтцсон. Тий? Зогтцсон зогтчихлаар юу болох вэ гэхлээр нөгөө энэ олон зэрэгч удирдахгүй болчихж байгаа. Нөгөө жанжин байхгүй. Энэ зүүн талаас Ванян Хуушахуугийн 150 мянган цэрэг уулна ирж яваа. Тий? Арай ирж амжаагүй. Тэгээд энэ ч хоёр цэрэг нэгдэхээс өмнө Чингис хаан чинь энд байгаа 300 мянган буцагч байгаа байхгүй. Тэгээ ингээд даваагаа эзлээд доргоны амаараа ороод даваагаа эзлээд ингээд бэхлээ суудсан чинь ийшээгээ нөгөө нэг бах илж явуулна штэ. Монголчууд доргоны амаар нэвтэрж шүү али ирээрээ бараарэ гэд. Тэгэхээр зэрэг энэ олон даваан дээр суудсан байсан зэрэг ангиуч чинь цуурж ирж байгаа байхгүй. Явж байгаа хурдан нөр. Тэгтэн харин дөрвөлөө даваан дээр суудсан байгаа бэхэлцэн байгаа монголчууд сайхан нэг нэгээр зөхиод 300 мянган зэргийг нэг нэгээр нь зохиод дуусгаж байгаа. Ийм үр дүн гарсан байгаа юм. Тэгэд Ванян Хуушахуу гэдэг жанжин чинь ирж явж байгаа цэрэг буцхогчээ гэдгийг мэдэнгүүтээ буцаа зогчиж байгаа. Нөхрөл. Тэгээ буцаа зогтаа тэгээд энэ хятадын сударт бүр битсэн байдаг юм аа. Энэ Ванян Хуушахуу бол бүх үнгэлцгээ хагартал айгаад тэгээд одоо юу яасан гэсэн чинь орон нутгийн нэг захирагч та цэргээ манлайд нь явуулаач. Бид нэр одоо өөрийнхөө орон нутгаас цэрэг татаад дайсан тий өгсөхөө үзье гэж гуйсан чинь нөгөө Хуушахуу нүгүй гэж зүгтахаар юу яасан байгаа. Тэгээд тэр хүн юу яасан байгаа гол ус нутгийнхаа булан дохоогоо бид нар сайн мэднэ. Тэгээд газар зүүн байршлаа ашиглаж давуу тал олж байлдаж чадахгүй байвал бид нэр чамд зүгтгцэн зааж өгөхгүй. Чи зориг байвал 7 өгөж 8 сэгдэг гэж ярьдаг юм аа. Чам шиг ингэж нулимсаа гойжул чичирч айсан амтан байж ах юм бол одоо алтан улс та нар шиг хүмүүсийн гарт ирж дөрөө нэгэн цагт үргэлдэндэ гэж хэлсэн байна. Энэ ч үнэхээр энэ Хуушахуу чинь дараа нь ордон төрийн эргэлт хийж байгаа байхгүй.
За тэр хүртэлч бас нэлээ их цаг байна. Тэгээд энэ нөхцөл байдал тэгээд эн чинь нэг 300 мянган зэрэгтэй байлдах болж байна шүү дээ тий. Энэ нөгөө яг даваан дээр биш хүндийд байгаа. Тэн дээр одоо энэ эрдэмтдийн судалгааг үзэж яхад Алтан улсын цэрэг морин цэрэг байгаа шүү дээ бас Алтан улс 150 мянган морин цэрэг байсан ингээд би чамд яриад байна. Тэр нь бол зөрчид хятан цэргүүд байхгүй ер нь бол. Тэгсэн Алтан улс яасан бэ гэхээр явган цэргээ жагсаагаад морин цэргээ ингээд хүрээлээд жагсаацсан байна. Энэ юуг харуулад байна гэхээр нөхдүүд бол нөгөө явган цэрэгтээ итгэхгүй харуулад байгаа байхгүй. Тар зогч магадгүй. Тэгээ эн чинь нөгөө зөрчид хятан цэргээр ингээд хүрээлээд нь шүү дээ. Явган цэргийн их ядтууд байгаа шүү дээ. Тэгээ тэд нартэй итгэхгүй байна гэсэн үг. Ингэснээрээ ямар одоо юу тактикийн алдаа хийчихэж байгаа гэхээр нөгөө морин цэрэг чинь хурдан маневрлах байлдаа хийх хэрэгтэй байтал явган цэрэгтэй уягдчихсан. Тэгээд нөгөө түргэн маневрлж чадах байсан. Гэтэл нөгөө уулнаас бууж ирж байгаа Монгол цэрэгч бол одоо маневрын байлдаа маш сайн хийж байгаа шүү дээ тий. Хоёрдугаарт явган цэргийг ингээд дөрвөлжлөө жагсаачихснаар манайханд бол сум тоолох боломжийг бүрдүүлж байгаа байхгүй. Би биений шахаж зогссон улсуудыг чинь баг онлохгүй харах худал сум болгоно нэг хүн юм шүү дээ. Энэ үнгэн даваагаар сүүлд Чингис хаантай уулзах гэж явсан нөгөө даава шашны лам чанчуун бөмбөг чинь энэ үнгэн даваагаар давхтаа маш их хүмүүний одоо шавил байна. Тэгээд цуг явсан лам нар нь буцах замдаа энэгээр заавал дайрч одоо ном уншиж буюу үлдээ гэж хэлсэн гэд тэмдэглээд үлдсэн байдаг. Тэр чи одоо энэ үйл явдлаас хойш бараг 20 жилийн дараа 20 хэдэн жилийн дараа явж байгаа хүн штэ. Тэгээд тэгэхээр тэгэхэд 20 хэдэн жилийн дараа битүү яс байна гэж бичснийг харахад бол маш олон хүн алагдсан юм тулдаан болсон болтой юм шиг байгаа юм л да. Тэгээд хоёр дахь том алдаа нь юу байсан бэ гэхээр морин цэрэг урдуур бас чагсаач байгаа шүү дээ нөгөө дөрвөлжлэхэд. Тэгээ урдталт нь жагссан байсан морин цэргүүд Монгол цэргийн нөгөө суман мөндөр ороод ирэнгүүт сандар цогтохтой артлынхаа явган цэргийг нэг гიშгэлээд гараа авчиж байгаа. Тэгээ нөгөө явган цэргийг нэг чинь чагсаал байхгүй болоод ийм юм болсон. Тэгээд ийм учраас тэр олон 100 мянган цэрэг тэр амархан ялагдж байгаа нь тийм учиртай юм л да. За ингээд ялагдаад юу Алтан улсын цэрэг ухарж байгаа. Араас нь мэдээж монголчууд улсын зүгээр байхгүй байгаа хэл та. Өдрийн шин юу хүртэл одоо энэ газрын нэрийг би энд хайгаад байна л да. Ямар хошуу үлээ нэг хятад нэртэй хошуу хүртэл ингээд нөгөө зогтож байгаа цэргийг чинь араас нь мөшгөж бүр нэгэнгүй хятаж авсан байна. Тийм учраас тэр олон цэрэг өгсөн гэдэг нь тэр нөгөө зогтсон хуушаахуу биш тэ ванян хуушаахуу тэр чинь зогтож явж байгаад Монгол цэрэгт гүйцэгдээд тэгээд Хуандэжүү гэдэг цайзад орж нуугдсан баг. За тэгээд тэндээч чадаагүй. Тэр нэг бодвол их намхан хэрэмтэл юм байсан болов гэж байгаа. Ягаад гэвэл монголчууд нөгөө олзны хүмүүсээр шороо зөөлгөөд тэгээд ингээд цайзын хандлуу тулгаж шороон далан босгож байгаа тэрүүгээр морьтой дайраад орцсон гэж. Тийм тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр зэрэг тэр нэг жижигвтер цайз байсан юм шиг байна. Тэгээд энэ ванян хушаага ч зогтаагаад ингэснээрээ ванян хушаах цаазын ялтай хүн болж байгаа. Энд тулдаан туслаар ирэхтэй байсан очоогүй байлдааны талбайг хайж явсан ялагдсан одоо энэ хүнд бол зүгээр араас бах ял өрөөд цаазаар ахуулах болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ ванян хушаах ч энэ бас 150 мянган цэрэг байгаад байгаа шүү дээ. Тэрийг аваад Бээж орчиж байгаа. Тэгээ Бээж ороод нөгөө хаан Ванян Юнжигээд хаан баг шүү дээ. Тэрийг алаад орноос нь Ванян Сюян билүү нэг өөр нөхрийг авчиад хаан тавиад үндсэндээ энэ нөгөө монголчуудтайгаа байлдах биш. Нөгөө Алтан улс чинь дотроо төрийн эргэлт болоод докторгүй байдал үүсээд за тэгээд тэр хааны зөв буруу ч гэдэг юм уу өмнөх хааны зөв байсан ч гэдэг юм уу ингээд их олон янзаар одоо хуваагдах нөхцөл байдал үүсэйсэн юм л да. За одоо ингээд дайн шавтарч байна уу? Тий, тэгээд энэ дээр хоёулаа нэг амар дайн болсон байгаа үстэй ер нь ингээд дүрсэлж ярих юм бол цэргийн тог замаа алдсан. Тэгээд эн чинь тактик стратегийн айгүй олон нүүдэлтэй ийм юм болсмохт хинүүд яагаад гэд мартагдсан гэдэг юм гараад байгаа. Тэгээ ингээ харахаар Монголын нууц товчон дээр ерөөс ганцхан өгүүлбэр гэдэг. Энэ тухай. Энэ дайнтай холбоотой.
Хөө энэ үнгэн давааны байлдааны тухай. Энд ч одоо ингээд Алтан улсын мэрэгжлийн армийг устгасан том одоо байлдаан болж штеп. Үндсэндээ Алтан улсын хувьцааг шийдсэн байлдаан баггүй. Тэгсэн чинь Монголын нууц төвчөн дээр Чингис хаан 20 жил Хятад иргэнд барилаа гэж байгаа. За ингээд дайнд явж. Вүүжөөг авч гэж фүүжөөг эзлээд үнгэн даваагаар давж сондевүүг авч зэв гүүгнэг Баатар хоёрыг манлайд илээв гэж. Энэ үнгэн даваагаар зүгээр ингээд морь унаа давцсан юм шиг бичсэн баг. Тэгэхэд энд ямар амар тултан болсон тухай ерөөсө бичээгүй ийм харагдаж байгаа. За яг юу Юанши Цинши гэдэг энэ судрууд одоо Юан улсын судар, Цин улсын судруудад арай дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байгаа юм л да. Гэхдээ жишээлбэл Юаншиг бол нөгөө Хятад уламжлалаараа дараагийн улсанд бичдэг штэ. Мин улсын үед бичигдсэн судар. Тийм болохоор одоо энэ тухай бичгтээ янз бүрээр Мин улсын төвөгчд бол муулах өнгөөр одоо их бичсэн байх их магадaltaй байдаг. Тэгээд энэ тулдааны ач холбогдол талаас нь ярих юм бол эн чинь энэс хойш бол Алтан улс бол зөндөө олон зэрэг гаргасан. Тэ энэ чи бараг 20 жил Монголтой байлдаж тессэн штэ. Тэгэхдээ тэр тессэн дээр бол томоохон байлдаан ер нь хийж чадахгүй. Яагаад хийж чадахгүй болсон бэ гэхээр мэрэгжлийн армийн энд тусдагдсан байхгүй. Чи одоо дараа нь мэдгүй 100 мянган тариачин дайчлаад жагсааж болно. Тэр удирдах офицер байхгүй бол чадахгүй штэ. Тэ? Эсвэл тэдний чинь дэр чи өөрхий газар хангалахыг л мэддэг хүн болохоос биш өөдөөс нь баахан морь давхиад ирэхээр Хятад хүн бол ухаалтанд унчиж байгаа хөөх тийм их олон морь хараад. Тэгээд тэрийг хэн барьдаг вэ гэхээр офицерууд барьдаг. Офицерууд нь үнгэн давааны тулдаа налагдсан. Ийм юм болсон юм байна.